Харин зүгээр хинээс юуг вэ гэдэгтээ л анхаарах хэрэгтэй байхгүй юу? Бид нар сурах хэрэгтэй. Бидний хүүхдүүд сурах хэрэгтэй. Яахаараа Бурханд итгэдэггүй, Бурханыг эсэргүүцдэг, түүний нэрийг доромжилдаг хүмүүс өндөр шилдэг боловсролыг эзэмшээд зөвхөн өөрийн амбицийн төлөө тэр бүгдийг ашиглах ёстой гэж. Харин түүний нэрийг хайрладаг, түүний замаар замнагсад шилдэг боловсролыг эзэмшээд улс орноо хөгжүүлэхэд тэр сая Бурханы хаанчил цэцгэлсэн улс орн болохгүй гэж юу. Тийм болохоор би Монголын хөгжил бол бүх үндэсний хөгжлөөс өөр байна гэж итгэдэг байхгүй юу. Яг энэ л улмаас бид нар Сингапур шиг хөгжих шаардлагагүй, Америк шиг ч хөгжих шаардлагагүй. Яг л үндэстэн бүрний туулах зам хөгжих хөгжил нь өөр байх учиртай. Харин бидний хөгжил дээрээс ирэх ёстой. Бидний Бурхан бидэнд зааж өгөх ёстой. Тийм болохоор багш болохоор бэлдэж байгаа, багшилдаг бүх хүмүүс, боловсралтай холбоотой бүх хүмүүс энд чинь одоо юу хүртэл орж ирж байгаа штэ. Үнчин газрын хүүхдүүд, одоо асрамжийн хүүхдүүд хүртэл орж ирж байгаа. Хөөш асрамжийн газрын хүүхдүүд яагаад мөнхөд хэцүү нэртэй байдгийг? Яагаад гэвэл сүнстэй хинч ажилдгүй учраас. Эсвэл айгүйх өрөвдөл хайрлаад байдаг. Тэгээ сүнс нь Бурханы мөн чанарыг хүлээж аваагүй хүүхдүүд тэр их хайрын өөдөөс яах вэ? Өшөглөөл байдаг. Хайрлах ёстой та нар намайг. Яагаад гэвэл би хаягдсан учраас та нар намайг хайрлах ёстой. Насан туршдаа намайг хайрл. Тэд нар хүний сайхан сэтгэлийг паразит шиг хөхөж амьдардаг. Өхөн үхтлээ. Тийм паразитуудыг төрүүлж гаргадаг. Тэгвэл тэр асрамжийн газар хаанчлын хүнийг оруулъя. Тэр дэхгүй шүү дээ. Хурц байх үедээ амар хурц байна. Ер нь бол хурц байна. Хүүхдүүдийг хурцж эхэлнэ. Хүүхдүүдийг зааж сургаж эхэлнэ. Ажилд сургаж эхэлнэ. Хандлагуудын засаж эхэлнэ. Өөрөө үлгэрлэж эхэлнэ. Тийм биз дээ. Та нар нэг Julia Roberts-ын тоглосон киног мэдэх бах та нэг эмэгтэйчүүдийн сургуульд очиод зургийн багш. Тэр сургуульд эргэлт хийдэж шүү дээ. Тэр үеийн нийгэмд эмэгтэй хүний тухай тогтсон үзлийг нь нурааж хаяад эргэлт хийгээ. Ганцхан нэг муу туранхаа хүүхэн шүү дээ. Ямар их тэмцэл том тэр эмэгтэй сүлдээ тэр сургуулийг орхидог. Гэхдээ орхиод явхад тэр сургууль дотор бүх юм ормонгоороо эргээд нийгэм дотор эмэгтэй хүнийг тэ юм уу гэрийн авгаа хүүхэд төрүүлэх зориултаа гэж үздэг байсан тэр үзэл нурж унсан байхгүй юу? Тэгээ бид нар бүтлгүй болоод явсан ч гэсэн Бурхан тэнд нэг ажиллаа гүйцэнтс. Гэхдээ тэр газар чинь хүн хэрэгтэй биш тамины. Дараагийн салбар харилцаа холбоо. За харилцаа холбоо бол одоо бол тасарсан шүү дээ ерөөсөө тамины. Энд ч одоо медиа, электроник, сайбер, майбер, ном, хэвлэл, кино, видео, радио, номлол, ухуулга бүгд орно. Хүнийг гэгэрүүлдэг. Тэр бүхэн орох байхгүй юу? Тэгэхээр бид нар болохоор яадаг вэ гэхэд өөс кино үзэж хамаагүй үзэж болохгүй кино ч ястаа айгу ёрын дэлхийн мэлхийн гэдэг. Үгүй. Ямар киног олж үзэх вэ гэдэг бид нар сонгох ёстой. Ямар амьдралын гашуун үннийг ярьж өгсөн ямар их сургамжтай олон кинонууд байдаг вэ? Бурхан энэ салбартаа өөрийнхөө хүмүүсийг хийхийг хүсэж штэ. Өөрийнхөө хүмүүсийг хийж тэр хаанчлалын хүмүүс тэнд очихороо зэрэг одоо юм үг бүтээхгүй штэ. Одоо энэ сүүлийн үед гарсан киноч ямар кино байлаа нөгөө юу Аватар. Тийм юм кино хийхгүй л дээ. Тэр чинь бүр солиороо балаараад хүний биш юм яриа яваад өгдөг байхгүй. Тийм биш. Тэр киног үзсэн хүн одоо та нар Эстер номыг уншихад Бурхан гэдэг үг ерөөсөй гарахгүй байгаа тийм үү. Гэхдээ бид нар мэддэг Бурхан энэ цаана ажиллаж байна гэж. Тэгээ тэр киног үзэхэд видео тэр номыг уншихад ерөөсөй хүн асар их сүнсний ухаарлыг авч яадаг ойлгож байна уу? Асар их юм ухаарж мэдэж байдаг. Хүнийг ерөөсөө гэгэрлийн хувьд маш өндөр түвшинд аваачж өгч яадаг. Хүмүүсийг улам Бурхан руу улам их түлхэж өгч яадаг. Тим кинонууд бүтээх ёстой, бичих ёстой үсттэй бид нар. Тэрий чин бичээ, бүтээ гэж Бурхан биднээс угаасаа зохиогч байхаар, бүтээгч байхаар ингээ бүтээсэн байхгүй юу? Түүнээс энэ бузар Бурхан минь наатайгаа энэ сүм дотор бүү ярмаар гэх шаардлагагүй шүү. Бид нар үзэх ёстой. Бид нар нэг хэсэг бүр кино үзэхээ байцсан байсан биз дээ. Болохгүй ээ. Бузар наач айгу бузар Голливуудын киног өстө үзэл. Үгүй шүү дээ. Би зүгээр ингээд Монгол кино энтриг үзсэн. Би нэг Монгол кино үзсэн байхгүй. Тэрэн дэгсэн чинь нөгөө юу? Нэг цэрэгт явцсан нөхрийгөө хүлээсээр байгаад нөхрийгөө эрдгийн даван дээр жирэмслээд тэгээд мориноос унаад өгчтэй тий. Тэр киног би үзчихлээ. Нэг л үзсэн дахиж үзэх би дургу тийм муухай төгсгөлтэй кинонд. Тэгээ би нэг юм ойлгосон байхгүй. Хүн Бурхангүй амьдрал ийм утгагүй л ит. Үхлэн ч утгагүй. Хүлээлтэн ч утгагүй. Амар утгагүй. Тэгэхээр хүн ерөөсөө Бурхан нэр ямар хэрэгтэй юм бэ? Бурхан л хүнийг түлхэж өгч яадаг. Бид хүн төрлөختөн мэдэхгүй тийм бүтээлүүд гаргахын тулд хаанчлын хүмүүс тэнд хэрэгтэй байхгүй. Бурхан угаасаа биднийг тэгж бүтээсэн байхгүй. Харин шашин биднээс яадаг вэ? Кино үзэж болохгүй, ши үзэж болохгүй. Паста бузар. Видео видео ямар ч видео үзэж болохгүй малгүй.
Үгүй хүн үзэж болно би болно гэж боддог. Яг хүн бүтээсэн байхгүй юу тэр чинь харь гаргийн хүн бүтээгээгүй шүү дээ ерөөсөө. Харин зүгээр юуг үзэх вэ? Тэгэхээр зүгээр хүмүүс тэр чинь байж та тий хүмүүст ингэж одоо бурхны тэнгэрлэг юмсыг хүргэж өгж байгаа хилүүд байгаа байхгүй. Тэрийг л зүгээр тийм зориулалтаар нь ашиглаж болчиход байгаа байхгүй. Тийм үстэй. Би зүгээр та нарт 3 цаг ингэж ярихад та нар дэвчээртэй сонсож бодоод байгаа юм чи 3 цагийн кино хийхэд одоо гачин болно доо. Тэгэхээр хүмүүсийн зүрхэнд хүрдэг яг тэр сүнсийг хөдлөгдөг тэдгээр хүчит хэрэгслүүд чинь харилцаа холбоо мөн байхгүй юу? Харилцаа холбоо. Жишээлбэл одоо Монголд одоо бид нар хотын сүм гэж бий болъё. Тэгээд Улаанбаатар Монгол даяар хотын сүмүүд бий болъё. Яг хаанчлалын төлөө хамтарч ажилладаг, яг бид нар өөрсдийнхөө үүрэгт ажлуудыг хийхдээ нэг чиглэлд хамт алхдаг. Ийм сүмүүд бий болно шүү дээ. Бид нар ингээ ганцаараа ямбогод байхгүй. Энэ сүмүүд нэгдээд яг нэг дор нэг конференц хийхэд хинч хаанаас ч явах шаардлагагүйгээр асар том ханыг бүрхсэн том дэлгэц нэгдээл. Тэгэл ерөөсө пүнк гэж номлол яриад бүгд яг нэг газар үгүй олон газар яг нэг юмыг сонсон. Одоо технологич ч бодвол тэгж хөгжиж штэ. Тэгээ бид нар яг мэддэг. Эсвэл бүр дэлхий даяар хаанчлалын сүмүүд хамтдаа нэг цагт уулздаг. Тэгээ одоо бид нар яг Оросд ийм ажил хийх гэж одоо тэгээд энэ Оросд ийм ажил хийхэд бидэнд дэжтэй монголчуудын зүгээс яг тийм тусламж хэрэгтэй байна. Монголчуудаа та нар яг уу ямар вэ гэж тэнгуут монголчуудыг төлөөлөөд тийч. Бид нар наад ажил чинь оролцож чадна. Бид нар яг одоогийн байдлаар 100 сая долларыг яг хадгалсан байж байгаа. Өнөөдөр та нар руу шилжүүллээ. Болж штэ ямар сайхан юм бэ. За тэгвэл одоо малайзчуудаа та нар яг юугаар туслаа. Бид нар техник хэрэгслээ илгэнэ. Тэгэхээр технологи өөрөө яаж хөгжихийг одоо жишээлбэл техник мэддэггүй би зүгээр бүдэг бадаг төсөөлж байгаа. Мэддэг хүмүүс бол бүр сайн төсөөлнө. Тэрэндээ чинь телевиз орж ирнэ. Юун ийгэл. Яасан ийсэн ийгэл биш. Хаанчлалын телевизүүд гарч ирнэ заа юу. Хаанчлалын телевизүүд гарч ирэхэд тэнцээ бүх нэвтрүүлгүүд нь хоорондоо уялдаа холбоотой. Нэг цайлал гэрчлэл явж байснаар нэг цайлал шал өн тийм биш. Мэдээнүүд нь үндэстэнд хийж байгаа бурхны хүчит ажлуудыг тунгах гэж байдаг. Гэхдээ ингээд бурхан гэдэг яахгүй. Зүгээр л бүр ингээд зүгээр л тасархаа гэж бодчих. Тэгээ та нар үргэлжлүүлээд төсөөлөөрэй заа юу. Тийм байдаг. Тэгэл ерөөсө гэрчлэл мэрчлэл нь үнэхээр нэрээ алмайруулдаг. Тийм өндөр түвшингийн хаанчлалын телевизүүд энэ тэнд байгуул эсвэл радио нэвтрүүлгүүд. Тийм ээ? Хүн хаанаас ч хаанчлалын маш хүчтэй хоолуудыг олж идэх боломжтой. Тэр нь салангад биш, яг нэг цул явж идэг. Энд ч нэг өөр юм яриад, энд ч нэг юм өөр ярих биш. Тэрнтэй уялдаад хорихын үйлчлэл одоо юу гэдгийг те христчин үйлчлэлүүд байгаа даа хорихын үйлчлэл, өнчин хүүхдүүд үйлчлэл. Эдгээр чинь бүгдээрээ яг тэр телевиз харилцаа холбоотойгоо яг ингэж харилцан уялдаж хөдөлж идэг. Тэ бүр нээлттэй нэвтрүүлэг хийгээд ярилцчихдаг. За яг хөө телевиз та нар яг ямар энэ чиглэлээр ямар ажил хиймээр юм гэхэд телевиз нь тэгвэл бид нар энэ чиглэлээр яг ийм юм хиймээр. Тэгвэл яг энэтэй холбогдоод хорихын та нар яг энэ чиглэлээр юу юм бэ? Тэгвэл бид нар яг ингэмээр ийм санаа төрчлөө. Тэгвэл имлэг яамаар ингэмээр байна. Техник технологи хөгжиж тэнцээ хаанч л байхгүй бол тэр чинь утгагүй. Тэгэхээр бурхан биднээсийг өнөөдөр компьютер ч мэддэггүй нэг маанаг тэгээд киноч үздэггүй тэгээд бүр дараа мараа бол алга болсон штэ сонгодог хөгжим үздэггүй тэгээд яах юм бэ залбираа суужээ гэдэг даяанч тийм мангар байгаасаа гэж хүсдэг байхгүй яагаад гэвэл ийм бурхан биднээсийг бүтээхтэл чи энэ дэлхийг захирч амьдрах учиртай нэгэн шүү гэд тийм их багтаамжийг биднэрт хийгээд өгсөн байгаа байхгүй айгуу гоё штэ. Би саяхан зурагтаар тэр нэг дандаа дуурийн дуучтай орчин үеийн хөгжимтэй хосолсон тийм аялгаутай дуунуудыг дуулж би алмаарж эст энэ хүн үү юу вэ? Тийм өндөр чадвартай хүмүүс гэтэл тэр итгэдэггүй. Гэтэл итгэдэг хүмүүс нь дандаа солгоо багийнууд. Дуулдаг дуун дандаа л магтаал өөр юм байхгүй. Би өөрөөрөө хэлж байгаа шүү. Та нар мэддэг байж магадгүй. Би заримдаа дуу дуулах хэрэг байдгүй ш надаа. Хүрхэн амтан найр маринд очиод дуулгыг л одоо ямар Есүс гэж зогсчлтаа нэш. Тэгээ айгу тэнэг гэж бидний хэлхээс илүү яах юм бэ? Мангар эднэр дуулахаараа дандаа Есүс. Мэдээж бид нар Есүсийгээ дуулна. Гэхдээ бид нар бас дуулна. Ойлгож байна уу? Яа тэгжээж бид нар энэ салбаруудад хурж очиж ажиллах юм а гэж. Дараагийн салбар шинжлэх ухаан технологи. Энд эрүүл мэнд ангаах ухаан байгалийн ухаан бүтээлүүд орчин цаг агаар гэж бүх юм чи ороод ирж байгаа юм заяа. Тэгээ энэ салбар ч гэсэн бид нар бүгдээрээ бэлтгэгдчихэл байгаа. Бүгдээрээ биш ээ. Зарим нэг хүмүүс. Бурханд ийм хүмүүс хэрэгтэйг бол маш хэрэгтэй. Шинжлэх ухаан биш ийм байхгүй юу?
Шинжлэх ухаан гэдэг чинь яг үнэндээ Бурхны нууцсан зүйл үчүүд дээ. Зүгээр л нэг ухаантай багийн очиж ухаа гаргачихж байгаа байхгүй юу? Түүнээс ш хүн нэгээл Бурхан цачаал те хүү яасан хөөрх юм бэ? Би мэдээгүй штэ гэхгүй. Бурхан өөрөө зүгээр л нууцсан байсан. Зүгээр хүн олоод нээсэн. Хүн ийм агуу байхгүй юу? Бурхан хизээч бидэнд бэлэн хоол өгөхгүй. Автоматтай чинь талын нэг цацаалт ихгүй. Чи ух хай, хөдөлмөрл, цэвэрлэл, шижиршүүлтэй одоо яадаг ийдэг. Тэгээ чи яаж гоё болгом бүгд гоо сайхны мэдрэмж бидний дотор бүгдээр ингэ суулгаад өгсөн баг. Тэрийгэ хөгжүүл гэж. Гэтэл бид нар сүмд яваал ирэхээр яадаг вэ? Хувцсан сонирн болоод энийг гоё хувцлах бүрээсээ сонин штэ. Гоё хувцлах нэг тийм дуртай биш. Тэгэл амар гоё хувцалчвал тэгэл бас сонин штэ тий. Амар баян бас болохгүй. Тэгэл ерөн тэгэл дандаа л өөрийгөө дарна бид нар. Хайл нэг тийм ингээл үсмэсэндээ барагтайж хийм юм хийхэ байл будагч дүрх юм болоо тэгээ нэг тийм бүдэг зигэл саарл те социализмын үеийн хүмүүс социализмын үеийн Монгол тийм штэ те нэг саарл хүүхдүүдийн хувцсан дандаа нэг саарл бор цэнкэр одоо тийм л хар тэр шиг бид нар бас тийм болоод ингээл тэгэл ирдэг байхгүй юу нөхөр өдөр библиэс сургуульд ажиллаж байхдаа үнэхээр аль болохоор энийг эвдхийг аягүй хүсдэг байсан. Бид нар шинэ жил мэлээрээс та аль болохоор сюрприз үзүүлээл оюутнуудаа ангаалгаад хамтдаа ингээл та тасарч унтлаа бүжгэлдэг байсан та нарын зарим ч хамт байсан л ах. Бид нар ямар их баярлан хөөрдөг байсан гэж. Тэр их баяр хөөрий чинь бидний дотор суулгаж өгсөн юм байхгүй юу? Харин бид нар болохгүй, хамаагүй бүжгэлж болохгүй, диско манго бүжгэлж болохгүй. Би бол амар дуртай. Тэгээ бид нар тэгэх ёстой шүү дээ. Тэгсээр хаад яах вэ? Хүн чинь ингээ өнгө алдаа зэвхэрж эхэлж байгаа байхгүй юу? Ингээд тэгээ нөгөө монголчууд ч угаасаа гангалах дуртай уусууч шинэ жилээр гоёгоо палаж өмсмөр шүү дээ. Өмсөж яадیں۔ Гоё шүү дээ. Би айгүй дуртай. Тэгээ тэр нь ингээл мем зэмээ гаргаа явах гэсэн үг биш. Далд байх ёстой юм далд газар байж вэ. Тэрнээс өөр гоёор хуцалж болдсон бэ нэлээ. Тийм ээ? Тэгэл хараал нэрэ бид нар чинь хүн өөрөө угаасаа нөгөө гоо сайханд татагддаг байхаар төрцсөн. Хүс гоо сайхныг хараад дургуутдаг байхаар төрөг байхгүй юу? Чөтгөр дургүй. Тэгээ бид нар яах вэ? Айгүй гоё хувцлаад ингээд би энийг харахаараа бүр өөр ирэхгүй баярлдаг үстэй. Тэгэл бүжиглээл бид нар чинь дуулаад тэгээд гэтээ бид нар хизээч архиуж согтоол хамаг юм шуталж хаяхгүй. Тэр бол чөтгөрийнх. Харин бид нар Бурханаас өгсөн тэр их одоо баяр хөөр тэр баярлдаг тийм ээ юмд хөөрдөг тэр сайн сайхныг хараад баясдаг Джонатан Дэвидийн сургаалыг сонсож байхад нэг газар очисон гинэ Джонатан Дэвид гэсэн чинь тэнцээ нэг Испани Ирлиз нэг охин ингээд дуудуулсан гэж байгаа байхгүй. Тэгээ нөө Ирлиз Испани Ирлиз гэсэн чинь ямар ч өө байхгүй заяа хамар нүүд мүд тормойгоо амар хөөрхөн тэгэл маш хөөрхөн заяа амар биш маш хөөрхөн тэгээд ингээд дуусан чинь бүр алмаарсан гэж байгаа байхгүй гоо үсгэлэн хараа. Тэгээ Джонатан Дэвид ингэж хэлсэн энэ нэр ямар хөөрхөн охин бэ гэсэн гинэ чи хажууд нь байсан пастор нүгэл битээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь Джонатан Дэвид би яста намайг урьсан пастрыг бодоод би гараа ирсэн. Түүнээс би зүг толгой дундуур нь гусаа ямаар байсан гэж байгаа. Яа тэгвэл тэр тэгж ярьсан багийн толгойн тийм л юм эргэждэг байхгүй. Гоё эмэгтэй харахаараа амар гоё энтэй унтчих юмсан. Гэ бодчихсэн чинь хажуугаас нь хүн хилэнгүүд нүгэл битээ үлдэрэй гэж байгаа байхгүй. Өөртөө хэлэх ёстой байхгүй уул нь бол. Тэгээ бид нар тэгдэг учраас одоо нөхөр мөхрийг энэ ямар сайхан эмэгтэй гэв. Пэ чи нүдэрээ тачаад байгаа юм байна да. Гэл ингээ балаараад эхлэх нь байна шүү дээ. Тийм учраас яах вэ? Бид нар тачаадсан гэж хэлүүлэхгүй тулд энэ ямар байлаар эмэгтэй вэ? Мэжи чад гэх юм байна л да тий. Эсвэл тий эхнэр нь энэ айгүй сайхан эмэгтэй юм а тий гэхээр өө тийм бах оо тийм бах. Тэгсэн мөрч айгүй ингээ. Тэгээ биднээсийг яаж юм гэхээр гажиг мэдрэлийн муутай болгож байгаа байхгүй юу? Ингэтлээ бид нар шашинжсан байна. Ийм байж болохгүй. Бид нар Бурханы бүтээсэн сайн сайханд баярлах хэрэгтэй хүмүүс. Бид нар өөрсдөө бүтээлийн дээд оргил гэдэг утгаараа хүн яаж үзэсгэлэнтэй амьдарч, яаж үзэсгэлэнтэй хувцалж, яаж үзэсгэлэнтэйгээр бие авч явахыг харуулж амьдрах хэрэгтэй байхгүй юу? Түүс айх ямар ч шаардлагагүй шүү дээ. Гоо сайханд орж болохгүй, үсээ янзлуулж болохгүй, энэ юм хумаас суулгаж, засаж, булган сормос хийлгэж болохгүй. Хийлгэж. Болно шүү дээ. Би зүгээр өөрөө бол дургу би. Тийм. Зүгээр л би үеийнхээ хувьд дургу шүү. Заа түүс нэг амар ариун учраас дургу биш. Зүгээр би биендээ гар хөрвүүлэх айгу дургу. Дуртай юм бол хийлгэж болно шүү дээ. Гоё л харагдж ивэл болно шүү дээ. Тийм үстэй.
Тэгэхээр бид нар маргаан бидтэй эн чинь хүүшээ биендээ шивээс илгэж болох уу гэж утастаад